Сайн байцгаана уу эдэн сурагчдаа. За барилгын геодез хичээл дээр бие даалтын ажил, бодлого бодох ажил бол нэлээд гардаг. Тэгэхээр багш нь өнгөрсөн хичээл дээр та бүхэнд хичээл дээрээ тооны машин авчрах талаар ярьж байсан. Тооны машин байхгүй авчрах боломжгүй тохиолдолд энэ асуудлыг яаж шийдэх талаар багш нь зөвлөгөө өгье. За үүний тулд гар утасны Google Play Store дотроос аппликейшн татаж авах хэрэгтэй болно. За үүний тулд гар утасны Google Play Store-ын хайлтын систем дээр Hyper Scientific Calculator гэж бичин хайлт хийж калькулятор программыг олох хэрэгтэй маа. За ингээд хайлтын систем дээр хэрхэн калькуляторын нэрийг бичиж байгааг та бүхэн харж байна. Дараагаар энэ хайлт товчон дээр дардана. Хайлт товчдор дээр дарсны дараагаар нь install товчон дээр дарсны дараагаар энэ программын ачаал эхлэх болно. Нэлээд төвчээртэй хүлээх хэрэгтэй. Энэ интернетийн хурдаас болж байгаа. За татаад дууслаа. Одоо суулгаж эхэлж байна. Суулгаж дуусны дараагаар вирус байна уу гэдгийг шалгаж байгаа байдлыг та бүхэн харж байна. Шалгаад дууслаа. За ингээд нэг товчон дээр дарах ёстой. Нэг товчлолтоор дарах ёстой. За ингээд програмаар суулж дуусныг бид нэр дэлгэцэн дээр харж байна. Hyper Scientific Calculator програм. Одоо гар утсандаа суулгаж дууслаа. Калькуляторыг хэрхэн ашиглахыг одоо бүгдээрээ судалъя. Товчлуурыг дарах юм бол мод ийм сонголтууд гарч ирнэ. Мод руу ороод классик товчлуур дээр дарах хэрэгтэй. Энэ сонголтыг хийх хэрэгтэй. Микрокалькулятор нь маш олон одоо ашигтай функцүүдтэй. Энэ одоо тригонометрийн функцүүд гарч ирсэн байхыг та бүхэн харж байна. Тэрнээс гадна энэ бидэнд нэг ашигтай товчлуур байгаа. Энэ бол градус, минут, секундын товчлуур байж байна. Энэ шилжүүлдэг одоо өнцгийн градус, минутын секундын утгыг бүхэл градус, минут хэрхэн шилжүүлэх талаар бүгдээ дасгал хийж үзцгээе. За энэ хамгийн одоо бидэнд чухал хэрэгтэй одоо геодезийн, барилгын геодезийн хичээл дээр хэрэг болох товчлуур маань энэ градус, минут, секунд гэдгийг тодруулж харуулсан байгааг та бүхэн харж байна. Бидэнд 90 градус 55 минут 45 секунд утгахын өнцөг өгсөн гэж бодъё. Тэгээд энэ өнцгийг одоо хөрвүүлж бүхэл градус шилжүүлэхийн тулд эхлээд shift товчлуурыг дарна. Дараагаар нь энэ утас градус, минут, секунд энэ шилжүүлгийн товчлуудыг дарахад автоматар энэ дэлгэцэн дээр энэ өнцгийн утга хэрхэн хөрвсөн байгааг харж байна. Ингэж бодож гаргасан байна. Калькулятор маань. За дараагаар нь өөр бодлого бас бодож үзсгэе. Өөр янз янзын одоо бодлогуудыг хийж болно. Үүний тулд меню товчлуур дараад mode дахиад мөн expression-ийн товчлуурыг дарж өөр одоо хувилбар шилжих ёстой. За жишээлбэл ямар нэгэн өнцгийн тригонометрийн утгыг одоо авахын тулд за косинус 90 градус 55 минут 45 секунд энэ утгыг одоо хэрхэн калькулятор маань автоматар одоо дэлгэцэн дээр гаргаж ирснийг та бүхэн харж байна. За гэх мэтлэнгээр төрөл бүрийн одоо геодезийн бодлогуудыг маш хялбархан бодож болох энэ программыг бүгдээрээ одоо гар утсандаа суулгаад
тэгээд одоо бие даалтын ажил бүх юмдаа ашиглаж болох юм байна гэдгийг багш нь харуулж байна. За ингээд анхаарал тавьсан явдал байлаа. Дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүд.